Аливаа тойрог нэвтрүүлэг Америк нэгдсэн улсын Вашингтон DC хотод ирээд Монголын одоо соёлын элч Уяга ахтайгаа уулзж байна. За сайн байна уу Уяга хаа? За сайн байна уу. Сайхан аварж байна уу? Сайхан аварж байна. Гадныхны хувьд биш үү энэ цамын урлагийг монголчуудын соёлыг нь хэр хүлээж авч байна? За би бол зөвхөн уран бүтээлчин баг цам бүтээдэг. Одоо Америк нэгдсэн улс болон дэлхийн бус улс орнд одоо ингээд гаргаад сонирхолтой явж яадаг. Гадныхан бол маш их сонирхож хүлээж авдаг энэ цамыг. Вашингтон DC орчимд бол 4-5 мянган монголчууд ингээд ажиллаж амьдарч байна. Тэднэртээ зориулаад ингээд сар шинийхээ баярыг сайхан тэмдэглэдэг. Наадмаа их сайхан тэмдэглэдэг. За зарим хүмүүсийн хувьд одоо яг цам гэдгийг яг Монгол уламжлалаас илүүгээр төвдөөс орж ирсэн уламжлал гэж хэлж байна. Яг Монголын одоо цамын урлаг, төвдийн одоо цамын урлаг хоёрын хооронд одоо бас хэрэг ялгаа байдаг юм бол одоо манайхны хувьд яаж одоо хөгжүүлж инновац хийж бас өөр болгосон юм бол мэдээж хэрэг бурхны шашин энэ төвдөр дамжаалтай ингээд Төв Аз тэгээд Монголд дэлгэрсэн. Тэгэхээр ингээд дамж орж ирсэн ч гэсэн Монгол бол өөрөө цагаагаар нөхцөл байдлын хувьд ч гэсэн газар орны хувьд ч гэсэн маш их онцлогтой. Жилийн одоо 90 гаруй хувь нь бол одоо ингээд марлаг сайхан байж идэг. Энэ утгаараа бол одоо ингээд цаасан шугамлын аргаар цамын баг бүтээхэд бол нөхцөл байдлын хувьд бол их гоё тохиромжтой тийм цаг үйлрэлтэй байдаг. Цамын багт хэрэглэгдэж яадаг одоо тэр шавар, тэр цаасан шугам, цаас материалууд нь бол одоо бас их сайхан малын гаралтай төхөйд бол их дэлбэг байж идэг. Цамын баг гэдэг Монголд дэлгэрэхтэй бас яг тэр Монголын өөрөмц тэр цагаагаар нөхцөл байдал ах амьдралтай холбоотой. Жишээлбэл цагаан өвгөн гэдэг чигтэй. Цагаан өвгөн гэдэг бол одоо 108 наслсан 6 даад байсан. Урт насны сайхан бурхны дүр гэж бид мэддэг. Гэхдээ тэр чинь бол яг л сайхан бидний өвөө юм. Яг жигэн хүнтэй Монгол хүн бүр эцэд нартай ингээд юм сангаар айлтаад ингээд эцдэг. Тэр сайхан борлуудынхаа дүртөрхийг цамд тавьсан сайхан. Баасбад бол цагаан өвгөн байхгүй. Өөр одоо ямар дүрүүд вэ? Төрөнд гарч ирсэн дөрвөн уулын цавдаг гээл те. Дөрвөн уул одоо уул монголчууд ч уулсаал дэглэн шүү дээ. Уулсны болгон одоо ургамал мод хад болгон эцэнтэй гэж одоо шүтж ярьж байна. Тэгэхээр дөрвөн уулынхаа одоо сайхан одоо богтан уулын хангаар сангаархны хөвгөнтэй жингэлтэй гахаа баян зүрх болны нохоо гэл ингээд тэр мэнд одоо ингээд цамд гараад ирчихдэг. Тэ. За биднес энтгэхгээс ингээд эрдэмтэн мөрөгтэйг авчирч энэ цагаан бурхны шишний сургаалыг сурч яасан гэдэг цагаан өвгөний чинь хоёр азар ингээд түшээж явж байдаг шүү дээ. Тэр хоёр азар гэдэг одоо дүр бол одоо энтгэхийн эрдэмтэн намтай мөрөгдүүдийг одоо төлөөлөл. Ингээд бүхэл одоо энэ баг цам дээр гарч байгаа дүр төрхүүдүүл хоорондоо маш утга агуулгатай сайхан байж байгаа. Сүүлүүд Европод, Америкт бурхны шашныг бас их судалдаг болсон байна. Ялангуяа тэр сая Смитсоны музейн Азийн урлагийн би энэ дэр үзээд таны бас гоё үзлээ л дээ. Тэгэхэд Америкт маш их сайхан гэж явж байна. Ялангуяа танаа хүү та хоёрын тэр цагаан өвгөн тэр дамжин шаажаа хоёрын бүжиг ямар гоё болсон бэ? Цамын бүжгийг чинь бас нэг хэр баргийн нэг хүн бүжиглэхгүй шүү дээ. Тэр чинь бас нэг тусгай тэгж аяг байдаг юм байна. Тэр класс нь багасаа тэгээд нэг баг цамд томсч гисэн те Google. Одоо би нэг яг үгээд төрж явах үед чинь 108 Google-тэйг нь хийгээл те. Айлын хөвгдөд нэг барбегаар тоглож байгаа үед чинь манай хөвгдөд багийн цамны Google-тэй томсч байсан гэл би хэлдэг байхгүй. Тэгээд тэр донд өссөн болохоор одоо тэр сайхан баг цамыг тэгээд Google-тэй хайрладаг тэгээд орж бичгэлдэг тэрийг хийж идэг. Тэр талаас нь сайхан сурсан. Таны хувьд одоо Монголын соёлын элч хүний хувьд одоо тийм ээ соёлын яам ч юм уу ямар байгууллагуудыг хамтарч ажиллаж байна. Манайхан ер нь хэр уялдаа холбоотой байж байна. Ер нь зүгээр Монгол улсын соёлын элч гэдэг энэ одоо сайхан хэрхэн эрдэнэ одоо бас албыг ашиж байгаа баяртай байдаг гэж зүгээр яг шууд утгаараа бол бас ингээд дэмжлэг эдгээр бол бас хараахан ховролтой баг. Цамын одоо багийг ингэж одоо хөгжүүлж байна. Одоо хуучин одоо юу гэдгийг 100 жилийн өмнө хийж ирсэн материалууд ямар материал байсан юм бол 1937 оны тэр элмэгдүүлэл дээр чинь маш олон
түүх соёлын эд зүйлийг устгаа ичлаа шүү дээ. Тэгэхээр тэр тасарсан соёлыг эргэж гаргана гэдэг бол одоо маш их хариуцлагатай ажил. Хуучнаас нь илүү гаргаж хийхгүй бол болохгүй, бас муудуулж бас болохгүй. Тэгэхээр энэ тал дээр судалгаа ерөнхий шинжилгээ яаж гаргаж ирсэн бэ? Миний багш Дасү гэдэг Баянгар аймгийн тэр сайхан лам буурлаас Монголын цамыг ингээд нэг монголчлоод бичсэн тийм сайхан судар байсан. Тэрийг надад орчуулж уншиж өгдөг гэсэн. Тэн дээр бол ерөөсөө бэгүй ийм цам ийм тэгжээгтэй ийм хоцтой ингэж гардаг. Тэрийг төвдөөс ингээд монгол руу орчуулад намайг солиох гэж орчуулж уншиж өгч. Би тэрийг бас нэлээд судалсан. Мөн үеийн бас Монголын сайхан уран бүтээлч нар байж шүү дээ. Ядман Сурангай сайхан судалгаагаар хийсэн зураг номууд нь байж байна. Тэ Эренчунгай бас ингээд Германы эрдэмтэн хамтарч бичсэн сайхан цамын талаар ном тохиомлууд байж байна. Мэдээч филмдүүлэлтийн дараа бас ингээд гитэж очсон сайхан баг цамууд маань одоо музейд хадгалж байна. Шойс намын музейгээс хуулаад хадгалагдчихсан. Ингээд эднээс маань бас гарын авлага болсон. Би 1988 онд Жавга эднэр хийсэн тэр баримт канонаас хойш бол 108 цам ийм сайхан бүтээл байсан юм байна. Тэгээд ингээд устж өгөө болсон юм байна. Нэг дахин сэргийж хийчих юмсан гэж өсөж жагаад тухайд бол би бас мөнгөсөөс боломж болсон. Тэгэл өөрийнхөө боломж чадлаар 10 гаруй жилдээ мөрчиж 1997-2007 оны хооронд 108 цамыг гарт барьдаг хэрэгслэл хувцс хэрэгсэлтэй ингэж хийж бүтээсэн. Азар тэр үед нөгөө Ганцангай Сэретхой гэдэг хамгийн сүүлийн цамд гарч ирсэн тэр уурлууд маань одоо Донхэнтцгийн хамт эсвэл ганцхан хийдэт байж тест. Тэр маань бүгдийн музейд би бас нөгөө урлагтай ингээд найз нөхдөдийн хамт ингээд баг цам бүтээгээ сууж. Тэн дээр хурж ирээд одоо яг өвөө ял тийм чи юм байдаг ингэж хийх хэрэгтэй. Ийм энийг жоохон гоё хэтрүүлэхтэй ингэж ийм чи хатгай болцсон байт тэгсэн байт гэдэг. Ингээд яг тэднес ч өөрсдөө уралж яасан хийжсэн бүжгэлж яасан усууд учраас ингээд яг юм хийж хахад бас нэг хүний нэг сүнслэг оюун ухаан орж ирдэг штэ. Тэгэхээр танд одоо дээд тэнгэртэй ч юм уу танаас одоо орж ирж гисэн тийм зүйл байдаг юм бол авьяа сонгоод гэдэг талаас нь байлгүй яах вэ? Тэр чинь бол одоо уран бүтээч болгоомжтой байдаг байх зүгээр яах вэ? Би үнэхээр яг ингэж байж байхдаа бас ингээд хамгийн гол юм бол одоо ингээд өөрийн гэсэн гөөхтлөөш цаанаас өгсөн тэрнтэй тэр бол зайшгүй орж ирдэг байх. Одоо тухайд бол тэр цамыг хараад би энийг хийх ёстой хүн байна л гэж би надад тийм өөрөг даалгавар орж ирж байгаа ч гэдэг. Би энэ 108 цамыг дахин сэргийх үнэхээр бодчихсон. Энийг яаж хийж бүтээх вэ? Тэнд болгонд бол одоо өөрөө шинжилгээр тэгэхээр цаанаасаа тийм сайхан ерөөлтэй хүч. Би 96 онд 108 цамаа хийх гээд анхны юм Google-д хийсэн гэсэн чинь 108 Google-д хийчихэд тэгэд тэр үед нэг Ардын банк гэдэг байсан. Тэгээд тэн дээр очиод би нэг бас зээл хөөцөлтгээд 108 цамын Google-д хийлээгээд Ардын банкны тэр нэг зээлийн орооны усуудыг урлан дээр авчирч өөрч авчираад тэгээд одоо надад нэг $5,000 хэрэгтэй байна. Бид нэг $5,000-тай бол одоо 108 цамын хувцас хэрэгсэлтэй бүтээч нэгээл төсөл мөсөл бичээд танилцуулсан. Тэгэл нөгөөдөл ирж үзчихэл айгүй сайхан юм болсон байна. Гоё юм байна. За бид нар ингээд тоосч байгаа хариу өгөөгээд тэгээд явчихвал тэгээд сүлд нь танд бол одоо зээл буцааж болох боломжгүй юм байна гэж зээл өгөөгүй. Тэгээд яг тэгсний дараах нь одоо бас манай нэг дүүгийн найз нь нэг Америкийг дагуулад төрөөд ирэх юм байна. Урлан дээр. Тэгсэн тэр Америк нь Delana Mongolia гэж компани эзэн одоо тийм Америк Дэвид гэдэг тэр маань хурж ирснээр манай уралд орж ирсэн гайхал зүгээр хүү ямар гоё ингээл харж ирсэн бүгдийг авъя. Бүгд нөгөө юу нэг $5,000. Гэхдээ тийм тэгсэн чинь хэдээр өгөх юм одоо энийг гэхээр би л нөгөө банкнаас нөгөө $5,000 л авчиад бүх юм л бүтчихнэ гэж бодож байсан юм жаах. $5,000 хэлэхгүй. Тэгсэн чинь шууд маягаад $5,000 өгөөд миний хэдэн Google-тэй нэг аваад ирсэн. Тэгээд тэрнээс тань цамаа яг чинь Google-тэй тэгээд дараа нь ингээд сайхан танилцаад ингээд асуухгүй гэсэн чинь би энэ дүүм гэдэнд байдаг юм аа. Тэгээд долоо гişin байдаг тийм. Хан байдаг тийм ийм том газартай би тэр газар тэр долоо гişin хатнаас тэргээд юу ийж. Тэнд одоо тийм нэсэлийн төв байгуулагдсан. Тэгээд тэрний ламнар төгтөж байгаа. Би тэгээд нөгөө Америк гэж ямарч юм мэдхгүй шүү дээ. Ингээд тэр хүнд тэр 108 цамынхаа Google-ийг өгч явуулчихсан. Тэгээд нөгөө $5,000-аар жигэн том баг цамынхаа төслийг эхэлчихсэн байхгүй. Тэгэхээр чин цаагаараа бас ингээд Америк гэж нэг улс байдаг юм байна. Булан мөнгөтэй гэдэг юм байна. Тэнд бас нэг бурхны шишний төв байдаг юм байна гэдэг нэг тийм юм надад үлдчихлээ. Тэгээд дараа нь ингээд
Би нэг Ленинград нэг бурхан бүтээчээд би бас тэр чинь нэг Явангой эднэр гээд манай урлагийнхан цуг очиод ингээд би тэр бурхан бүтээчээд ингээд Явангой Америк руу явах болохоор би бас эдэн багнуудаа өгөөд тэгсэн чинь Явангой буцаж ирсэн. За чиний багнуудыг энэ Нью-Жерсид Дэлгүүртийн сүм гэж байдаг юм байна. Тэнд очиод ямалтарч байгаа төгчлөө гэдэг. Тэр үед бас нэг Америк миний уран бүтээлүүд ирээд байхгүй юу? Танаас өмнө таны бүтээлүүд Америкт ирээд алдарсан. Алдарсан. Дараа нь эзнийгээ дуудсан байж. Тэгээд даллаалууд ирсэн дуудсан байх гэж боддгийн. Би тэгээд яг Булмгтонд ирээд Дэлгүүртийн одоо шавьтар ямалтарч байд нартай уулзлаа. Ингээд одоо чекинг тэднээс бас очиж тэнтэй сайхан одоо заларч одоо Монгол тэр сүрэг гэж болгочихсан. Эсвэл сайхан Монгол. Ярих юм байхгүй тийм. Хөхнөөрөө Монгол юм шүү дээ. Тэгээ Айжаагийн түн маань нөгөө тэнд байжсэн. Би тэгээд уулзалтад би ингээд 108 цамаа ажиллах гэж. Одоо 70 их шинэ мөрлөх гэж байгаа. Та тэгвэл 108 цамаа авчирч энэ 50 гэхэд. Тэгээ би 2007 онд Чингис хааны хадал байдар анхны 108 цамаа ясалт үйлдвэр тавьж монголоор нь одоо ингээд 108 цамтай боллоо гэж зарлчаад тэр бол бас их дурсгалтай их сайхан мөчүүд зам. Үнэхээр одоо бас сайхан. Ерөөл дэмбэрэлтэй та тэр банкны зээл бүтээгүй нь зөв болсон байна шүү дээ. Ер нь ямарваа нэгэн одоо ингээд нэг юм бүтэхгүй бол тэгээд цаана бас нэг бурхан илүү гоё юм өгөхгүй боломж билжээдэг гэдэг тийм. Манай аавыг бас тэгж ярьдаг байхгүй юу? Социалист систем үеч нөгөө зөвлөлтийн эсрэг үзэлтэн үндэснийхээ соёлыг одоо сэргээн гаргах гэсэн үнийг тийм ад шоуддаг байлаа шүү дээ. Манай аавыг чинь нөгөө төв хорооноос сүлсэн байдгийг. Хэдэн жил цөлөөд бас нэр сэтгүүлч хүмүүсээс битсэн байдаг. Цоодлыг ингэж цүлж хөдөө ингэж явуулсан маань цоодлын хувьд бол аз завшин болсон юм аа. Ягаад тэгэхээр монголчуудын тийм дарагдсан байсан тийм нууцлаг ардын хөгжмийн өв соёлыг гаргаж ирсэн. Тэгээ би бас өнөөдөр тантай уулзаад энэ монгол соёлынхаа тухай ингэ ярьсан чи сайхан огшиж байна. Ялангуяа одоо манай Вашингтон DC-гийн монголчуудын хувьд одоо таныг ярьж ийм хаасаг. Ерөөсөө л одоо Уяга ахындаа очиход яг л бүтэн Монгол айлд очсон юм шиг байдаг. Одоо нэг өсөндөө Америк нэгдсэн улсад одоо Монгол гэрээ бариад Монголтой байгаа юм шиг байна гэдэг бол бас хувь заяа юм аа л гэж. За би танд аавхаа сайхан уртын дууны CD-г бэлгэлнэ. Одоо алтан цангаас авсаад ийм сайхан CD байж байна. Танд бас уран бүтээлийг чинь ялгаад бэлгэлээ. За баярлалаа. За. Би танд бас их гоё бэлгэлээ. Ортын сайхан дуу нэдтэй ч одоо ингээд бас мундаг хүн шүү дээ. Одоо биднес ч сонсч мэдчихэдэг. Одоо ийм сайхан одоо хүний бүгд төрж ирээд ингээд сайхан ярилцдаг энэ аавхаа бас өвийг залгаатай энэ соёл урлагийн талаар ийм сайхан нэвтрүүлэг хийж авч баяртай баярлж байна. За мөн одоо манай нэвтрүүлэгтээс хамтарч ажиллаж байгаа манай дуу урлан гэдэг Монгол уламжлаар шатар монголчуудын одоо маш гоё одоо тийм бэлгэлтэй уран дарахны хийцтэй гоё зүйлүүд хийж байгаа. Энэ сайхан бэлгийг бас танд бэлгэлээ. За баярлалаа. Ямар сайхан уртай хийцтэй сайхан бизнес заслаар одоо гэргидээ өгөөд сайнхаа дэжиг өргүүлжээ. Тийм. Тэгээс манай нэвтрүүлэгттэй хамтарч ажиллаж байгаа одоо манай Органа гэдэг брэнд үүж байгаа. Одоо монголчуудын хувьд ч одоо нөө хуучин жамц давсч одоо хоолоонд сайн гэдэг бөөлний үрсээс хамгаалдаг. Энэ сайхан одоо жамц давстай төдний манайхан сайхан гаргаж ирсэн байж байгаа. Тэгээд энэ мэдрэлийн 5 аршааныг одоо бас цогцлооч хийсэн юм. Хязгаарны тостой ваны давс. Монголчууд ч эртээр үесэл тэгэл яг хэрэглээд ирсэн шүү дээ. Одоо энэ тэр сайхан нутгийнхаа энэ сайхан юмнуудыг ингэж одоогоо сайхны болон одоо ийм эрүүл ахын бүтээгдэхүүн болгож байгаа энэ компанид Органа компанийханд одоо бас баярлалаа. Одоо ийм сайхан бэлэг хаваас Америкт авчираад манай төрөлцсөн энэ сайхан нэвтрүүлэг хийж ингээд бидний төхөнтэй уулзсан DC хотод морилж ирсэн танд их баярлалаа. Таныг одоо урлагийн бурхан, инжилхэн бурхан одоо энэ сайхан ата таван тэнгэр, хөг тэнгэр ивэх болтугай гэж баярлалаа. Мэнд тэндэг гисэн. За баярлалаа.